てんざ。で今日は今日話をしたいのは前回日本のアセスメントの特に乳幼児検診で自閉症の子どもさんをどういうふうに、見つけて療育していくかという話をしました。За тэгээд өмнөх сургалтаар болохоор суусан хүмүүс бол мэдж байгаа бах тийм ерөнхийдөө аутизмтай болон хүслийн бэрхшээлтэй хүүхдийн эртэлрүүлэг тийм үнэлгээ гэдэг сэдвээр бол ярьсан. За тэгээд бага наснд нь буюу одоо 18 сартаад нь 36 сартаад нь эртэлрүүлгээр аутизмыг хэрхэн илрүүлэх вэ? Үнэлгээ онцлогоо яах вэ гэдэг сэдвээр бол ярьсан байгаа. で今回はその続きということで、少し大きくなって就学前の子どもたち、ASD の子どもたちのアセスメントの話をまずしたいと思います。За тэгэхээр энэ сургалт маань цувралаар явж байгаа учраас нэгдүгээр сургалт маань ерөнхийдөө бага насны хүүхдийн үнэлгээтэй холбоотой асуудал ярьсан учраас одоо өнөөдрийн хоёр дахь сургалт маань юу вэ гэхээр арай жоохон том буюу сургуулийн өмнөх насны сургуулийн өмнөх боловсролын насны аутизмтай хүүхдүүдийн үнэлгээ болон тэр хүүхдүүдтэй хэрхэн яаж ажиллах вэ гэсэн юм дараагийн сэдв рүү орж байна. でその後少し障害のある子どもさんの持った兄弟の話を少ししたいと思ってます。За тэгэхээр би өнөөдөр ерөнхийдөө одоо ярих гэж байгаа сэдв маань сургуулийн өмнөх боловсролын насны аутизмтай хүүхдийн асуудлын дараа бас миний бэлтгэсэн слайд маань юу байгаа вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй буюу одоо тий аутизмтай ах дүүгийн нарын асуудлыг бас ярих гэж бодож байна. Ягаад гэвэл ах дүү нарын асуудал бас их чухал байдаг тийм ээ. 日本では、子どもの数が1人か2人でモンゴルのように、5人6人多い兄弟というのは少ないので少し、状況は違うかもしれません。За Япон бол харьцангуй нөгөө хүүхдийн тоо цөөтэй нэг өрх сайндаа нэгээс хоёр хүүхэдтэй байдаг. Монгол бол эсрэгээр магадгүй 5-аас 6-уулаа 3-аас 4-үүлээч гэдэг юм уу. Тэгэхээр магадгүй ах дүүсийн асуудал ярихаар миний ярьж байгаа зүйл маань Японы соёл нь өөр учраас бохгүй гэж магадгүй. Гэхдээ бас чухал асуудал учраас би ярих гэж бодсон юм аа. でも兄弟の置かれている立場というのは共通するものもあると思うので、ぜひ今の日本で問題になっていることを考えてモンゴルでどうすればいいかも考えていただければと思います。 За яагаад ах дүүсийн асуудлыг ярьж байгаа вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй айлын ах дүүсийн хувьд бол гадаад байна уу дотоод байна уу заавал тэднэрт тулгамдсан асуудал нэгдсэн нэг асуудал байж л дараа. Яагаад гэвэл тэр бид нөгөө гол хүүхд буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхд рүүгээ их ач холбогдол өгöd идэг ч юм уу тий нөгөө ах дүүсийн асуудлыг орхигдуулаад идэг ч юм мартаад идэг ч юм уу иймэрхүү бас олон асуудлууд бас үүсдэг. Тэр үүднээсээ магадгүй одоо Японд ямар асуудлууд үүсэж чинь тэрэн дээр ямар арга хэмжээ авч чинь гэдэг юм уу тэрийг ярина. Энэ ярих гэж байгаа зүйл маань магадгүй та хэдэд бас нэг туршлага ч юм уу мэдээлэл ч юм уу болов зүгээр болов гэж бодож байна. でスライドは写真撮っていただいても構いませんが動画の部分は撮らないでください。 За тэгээд хичээлээ эхлэхийн өмнө хэдүүлээ өмнө ч гэсэн ярьж ирсэн бас нэг дүрмээ танилцуулъя те. Тэр юу вэ гэхээр слайдны зургийг бол та бүхэн авч болно. Тэр бол асуудалгүй. Видео бичлэг явна. Энэ бол бас нөгөө хүний хувийн мэдээлэл те. Хувийн видео эднэр явах учраас видео дүрсэн дээр ерөөсөө зураг авахыг хоригдж байгаа шүү. Тийм учраас та бүхэн энэ дүрмийг бас чандлан сахаарай гэж хүсэж байна. で私は先週、186幼稚園というところへ行って、自閉症の子どもさんたちの、就学前の教育を見学してきました。За өмнөх 7 хоногт би 186 дугаар цэцэрлэг дээр ажилласан. За тэгээд 186 дугаар цэцэрлэг гэдэг маань өөрөө сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүд байгаа тийм ээ. За тэнд аутизмтай хүүхдүүд бол суралцдаг. За тэгэхээр аутизмтай хүүхдүүдийнхаа байр байдлыг бол ерөнхийдөө харж тэнд ажилласан байгаа. とても丁寧に自閉症の子どもさんたちと先生が接していて、先生と子どもの数も非常に良かったので、いいところがあるなというふうに思いました。 За тэгээд 186 дугаар цэцэрлэгийн багш нар бол хүүхдүүдтэй их айтаахан сайхан одоо тийм ээ ээлдэг хүүхдүүдийг дээдлсэн ийм байдлаар харьцаж ирсэн учраас бас их сайхан сэтгэл төрсэн байгаа. Миний яриа хойгоор сонсогдож байгаа сте. Бол мигтэй байгаа шүү. Тийм. Тэр бүр сонсогдохгүй байна. ただ、日本ではそういった施設が幼稚園が、もう本当に一つのヤンズル福とかそういうところに一つか二つは必ずあるんですが、
モンゴルでは186幼稚園しかないっていうのがちょっと残念かなと思いました。За Японы хувьд болохоор өмнөх бас лекцэн дээр ярьжсэн тий тухайн хүүхдийн оршин сууж байгаа юм уу заавал дүүрэг хороонд нэг тийм одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан төвүүд цэцэрлэгүүд байдаг гэж ярьжсэн. Монголын хувьд болохоор харамсалтай нь тийм хангалттай байхгүй ганц 186 дугаар цэцэрлэгч гэдэг юм уу тий улсын хэмжээнд ингээд юм байгаа нь жоохон хангалтгүй санагдаж байгаа. でもう一つは、大変いい教育をしてるんですが、少し子どもに対して勉強を教えるみたいな感じが強くて、もう少し人との関係をつけるっていうようなところを重視してもいいのかなとちょっと思いました。За бас нэг миний анзаарсан зүйл юу вэ гэхээр ерөнхийдөө багш нар маань их сайхан ээлдэг те одоо их хүүхдтэйгээ тулж ажиллаж байгаа боловч тулж ажиллаж байгаа агуулга гэдэг юм уу зааж сургаж байгаа юм нь илүү академик тал руу орж ирээд идэг. Тэгэхээр академик талаас илүү академик гэдэг нь одоо хичээл ном гэсэн үг шүү дээ тий. Эсвэргээр магадгүй тэр хүүхдийн хүнтэй яаж харилцах уу, бие дааж яаж яах уу гэдэг юм уу. Нөгөө хүүхдийн амьдралд илүү хэрэгцээтэй тийм мэдээлэл, тийм сургалтуудыг хийвэл илүү үр дүнтэй юм болов уу гэдэг зүйлийг би анзаарсан. まあでもああいうところでしっかりと自閉症の子どもさんとの付き合い方を学んだ先生たちが他の幼稚園でも実践していってくれたらきっとどんどん良くなっていくかなと思いました。За тэгвэл мэдээж энэ 186 дугаар цэцэрлэгийн багш нар маань аутизмтай хүүхдэд ажиллаад аутизмтай хүүхд ийм байдаг гэдгийг мэдээд цаашлаад энэ аутизмтай хүүхдүүдтэй яаж ажиллах вэ гэдэг арга барилаа олчих юм бол магадгүй дараагийн өөр салбартаа ч юм уу те дараагийн өөр цэцэрлэгтээ магадгүй дараагийн хүмүүстэй мэдлэг мэдээлэлээ түгээгээд явах бас ийм сайхан боломж ирж үзэж байна. さてでは、本当の、今回の話にまず入っていきますが、まず3歳児で、日本で、どういうふうな発達のチェックがされているかというのを見てください。За тэгээд үндсэн сэдв рүү ороод явчихъя. За тэгээд өмнө нь болохоор би 18 сартай хүүхдийн тийм ээ юун дээр ярьжсэн. Одоо бол 36 сартай буюу 3 настай хүүхдийн үнэлгээ онцлогоо тийм энийг бол яаж тогтоодог вэ гэдэг байгаа. でこれが日本で、3歳児の赤ちゃんの検診でお母さんに確かめる項目です。За энэ ямар асуултууд байгаад байгаа вэ гэхээр 36 сартай байхад нөгөө заавал эрүүл мэндийн үзлэгт буюу одоо төлөвлөгөө тийм үзлэгт бол ордог хүүхдүүдийг оруулдаг. Тэр үед бол ээжүүдээс заавал асуудаг асуултуудын нэг хэсэг байгаа. で括弧の中の数字は何%の子どもがそのぐらいできているかということを示しています。 За хаалтан дотор байгаа тоон юу вэ гэхээр хэдэн хувьтай тэр хүүхдүүд энэ асуултыг давж гарч ийнэ буюу одоо чадж байна уу гэдэг тийм зүйл байгаа. でここで何を見ているのかということなんですが、例えば、大きい小さい長い短いということが分かるかどうかというのを実際にその場で確認します。 За тэгээд одоо та бүхэн слайд харж байгаа учраас бас ойлгож байгаа. Энэ дээр одоо юу асууж мэдчих болох вэ гэхээр том, жижиг, урт, богино, өргөн, нарийн гэдэг юм уу тийм энэний ялгааг мэдэж гэнэ үү гэдгийг бол асуудаг. で、実際に例えばこれをお母さんたちに聞き取ると、いやうちの子供は大きいの分かってますよ、お菓子大きい方取りますからなんていうことを答えます。 За тэгээд асуумжаар ингээд ээжүүдээс асуугаад танаа хүүхд том гэдгийг мэдхүү жижиг гэдгийг мэдхүү ч гэдэг юм асуухаар манай хүүхд мэднэ яагаад гэхээр амттан идэх болохоор томыг сонгодог учраас томыг мэдж байгаа гэж хариулдаг. でもそれが本当に大きい小さいが分かっているのかっていうのはもう少し抽象的なもので確かめないといけないことになります。 Тэгэхээр том жижиг гэж мэдхүү гэхээр ээж аав нь мэднэ ингээ хариулаад байдаг. Гэтэл яг үнэндээ мэдж гин үгүй юу гэдгийг одоо тогтоох хэрэгтэй болно тий. Тэрийг тогтоохын тулд илүү одоо дэлгэрэнгүй гэдэг юм асуумжууд магадгүй одоо ийм одоо юу гэдэг юм тодорхойлох зорилготой тийм мэдээллүүдийг бол илүү авах хэрэгтэй болно. 例えばこのように、見たときに赤は青よりも小さいとか青の方が赤よりも大きいっていうのは分かる子どももいます。 За жишээ нь одоо энэ дээр ингээ харахаар улаан бөрөнгийн дугуй нь цэнхэр бөрөнхийгээс жижигхэн байна ч гэдэг юм уу тий. Эсвэл цэнхэр дугуй нь улаан дугуйгаас том байна ч гэдэг юм уу. Иймэрхүү маягаар одоо үнэхээр тань мэдэж чадж гин үү тий гэдгийг бол тогтоо. でもこうすると今度は今小さかった赤が黄色よりも大きい
ということが分かってなきゃいけないことになります。За тэгэнгүүт одоо нөгөө улаан бөмбөлөгч юу дугуйч нь шараас том болоо явчихж байна тий. Тэгэнгүүт одоо дараагийн үе шатн дээр юу ороод ирэх үү гэхээр шараасаа улаан нь том байна гэдгийг ялгаж таних хэрэгтэй болно. 同じ赤でも青と比べれば小さいだけど黄色と比べれば大きいこんな関係が分かっているっていうことがこの時期とても大切になってきます。За тэгэхээр хоёр адилхан улаан дугуй байгаа боловч нэг нь цэнхрээсээ жижигхэн нөгөөх нь шараасаа том тий. Тэгэхээр тэр хоёр улаан дугуйны ялгаа гарч ирээд байна шүү дээ. Тэгэхээр энэ ялгаатай буюу энэ танин мэдхүүн асуудлыг 3 настай буюу 36 сартай хүүхэд мэдчих ёстой гэдэг. なので後で学校に入って算数の勉強をするそういうふうにする前にこういうようなことでしっかりと大きい小さいっていうような関係を学んでおく必要があります。За тэгэхээр одоо бидний ингээд судлаад байгаа том нь юу юм жижиг нь юу юм гэдэг юм чи хизээ хэрэг болох вэ гэхээр нөгөө сургуульд ороод тоо үзэн тийм ээ. Янз бүрийн тооны хичээл, математикийн хичээл ингээ үзэхэд эднэр чинь дандаа суурь нь болж орж ирж байна. でそういうのを確かめるためには例えばこんな風に並べて大きい順に並び替えましょうなんていうことができるかどうかっていうようなことになりますね。 За тэгээд дараа нь энэ дугуйнуудаа за том жижигээр нь дараалуулъя ч гэдэг юм уу тий. Багаас нь том руу нь дараалуулъя, томоос нь жижиг рүү нь дараалуулъя ч гэдэг юм уу. Яг тэр хүүхэд энэ том уу, дундуу, жижиг үү гэдгийг ялгаж таньж одоо тий. Ханаас нь ч харсан гэдэг шиг одоо ямар ч өгөгдөл өгсөн хариулж чаддаг тэрийг ойлгоцсон байх ёстой. Тийм зүйлийг хийх ёстой гэж. ですので算数の足し算引き算とかを機械的に練習する前にこういったことできちんと基礎を固めて3歳過ぎぐらいからできる基礎を固めていくことがちょっと大切なのかなと思ってます。 За тэгээд сургуульд ороод ирэхээр нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр гэдгийг заахаас өөр нэг гэдэг чинь өөрөө юу юм бэ те? Дахиад нэг юм ихээр хоёр ширхэг юм болж ийна гэдгийг ойлгохтой адилхан суур одоо энэ үндсэн те бэсик ойлголтууд байна шүү дээ. Энэ том юм байна, энэ жижиг юм байна, энэ юм байна гэдэг энэ суурийг бид нэр тавьж өгөхгүй бол сургуульд ороод юм сурах гэдэг асуудал чинь өөрөө хүндрэлтэй болов. で、あとこの時期にとても大切なことがこういった大人の真似をして遊ぶということ、それができているかどうかというのもとても大切です。 За бас 3 настай үед бас анхаарах хэрэгтэй гэдэг юм уу, заавал тогтоох хэрэгтэй, олж анзаарах хэрэгтэй зүйл бол юу вэ гэхээр тоглоом хэрхэн тоглож байна. Нэгсэндээ томчуудыг дөөрөөгөө тоглож чадж байна уу, дүр дорж тоглож чадж байна уу гэдэг асуудлыг бас шалгах хэрэгтэй. ですので、このように大人の生活を真似するということは将来やっぱり自分が生活していく基礎を作っているということになります。 За мэдээж энэ томчуудын дүр тоглоно гэдэг чинь өөрөө юу вэ гэхээр ирээдүйд энэ хүмүүс чинь том хүн болно, ирээдүйд энэ хүмүүс чинь бие даан амьдрах болно те. Ирээдүйд энэ хүмүүс одоо нийгмийн нэг хэсэг болоод явахын тулд энэ одоо томчуудын дүр дорж энд их чухал хэсэг байдаг. これもちょっとモンゴルと日本とで違うなと思ったのは、日本ではこういった遊びを通していろんなことを身につけるっていうのをすごく大切にしています。 За тэгээд нэг анзаарсан зүйл гэх юм бол Япон Монгол хоёрт болохоор энэ тоглоомны арга барил нь өөр байгаад байдаг. Юу нь өөр байгаад байдаг вэ гэхээр Япончууд бол энэ дүр дорж тоглох альва зүйлийг ингэж юу яах энэ тоглоом дээр маш их ач холбогдол өгдөг, маш их хийлэгдэг. Монгол бол арай сул байгаад байдаг, тийм ээ. で、そしてもう一つこういった、何かごっこ遊びと日本では言いますけれども、そういった何かになりきる遊びができるというのの大切な側面がイメージを作ることができるかということです。 За тэгэхээр энэ дүр дорж тоглоод байгаа одоо аав нь болж ийн, ээж нь болж ийн, эсвэл айл гэр болж тоглоно те, эсвэл тоогоочулж тоглоно гэдэг чим одоо энэ бүх зүйлүүд чинь өөрөө юу вэ гэхээр нөгөө имиж буюу одоо нөгөө төсөөлөх те, аливаа зүйлийг ингэж ургуулan бодох энэ чадварыг хөгжүүлж идэг өгөгдөл нь гэж идэг, суурь өгөгдөл нь гэж идэг. で、多分ASD のお子さんをお持ちのお母さんたちでしたらわかると思いますが、ASD の子どもさんたちはこういう遊びがあまり得意ではありません。 За тэгэхээр энд бол дандаа л аутизмтай хүүхдүүд ээж аауд байж байгаа тий. Тэгэхээр манай хүүхдүүд чинь ингээд төсөөлөл ургуулan бодоод их тоглоом ер нь их сул штэ, чадвар муутай байгаад байдаг тий. Тэгэхээр энэ бол ямар их ач холбогдолтой вэ гэдгийг та бүхэн ингээд бас ойлгох хэрэгтэй.
なので、友達と一緒にそういった何かごっこ遊び、今は子供なんだけどお母さんの役をしているよとかお父さんの役をしているよというようなイメージが、ASD の子供とお友達との間で共通して持てないというのは大きい問題です。За тэгээд манай хүүхдүүд яг энэ тоглоомыг тоглож чаддгүй вэ гэхээр ерөнхийдөө бид нар чинь манай хүүхдүүд чинь нөгөө төсөөлөх чадвар тий ургуулсан болох төсөөлөх ийм чадвар муутай учраас найзуудтайгаа нийлээд би одоо аав болно би ээж болно гэдэг юм уу тий би ингэж ийн гэдэг энэ одоо чадвар сул гэдэг юм уу ийм өгөгдөл муу байдаг учраас энэ тоглоомыг сайн тоглож чаддаггүй. Тэгэхдээ энийг бол ерөнхийдөө тэгж найзтай хамт тоглуулах гэдэг юм уу тодорхой хэмжээний энэ зүйлийг хийлгүүлснээр тухайн хүүхэд цаашаа хөгжих бас нэг суурьны нэг хэсэг болох гэдэг. ですので3歳ぐらいで他の子供たちがなんかこうおうちごっこ家があって、お父さんがいてお母さんがいて料理作ってとかそういうところに ASD の子供さんがうまく入れないというようなことはよく見ると思います。Тэгэхээр ингээд хүүхдүүд айлгэр болоод тоглож байхад аутизмтай хүүхэд тэрэн дотор нь ороод те яг адилхан тэднэртэй тоглож бас чаддгүй байдаг. Тэрийг та бүхэн зөвшөөрөх бах. ですのでそういう時には日本だったら先生が間に入って今このお友達はこういうことしてるんだよっていうのを ASD の子供さんに伝えたり逆に ASD の子供さんの気持ちを他のお友達に伝えたりする通訳みたいなものを先生たちがしています。За тэгэхээр одоо Японы цэцэрлэг одоо хөгжлийн төвүүдэд яадгүй гэхээр жишээ нь ингээд айлгэр болж тоглож илаа гэхэд одоо багш нь нөгөө аутизмтай хүүхэдтэй за энэ ээж шүү энэ хүүхэд ээж болж тоглож ийн энэ хүүхэд аав бол тоглож шүү гэдэг юм уу те эсвэл нөгөө хүүхдээ болохоор одоо манай энэ аутизмтай хүүхэд маань те бусад найзууд нь одоо ийм юм хийж шүү гэдэг юм уу нэгсэндээ тэр жижигхэн дүр оноогоод те тэгээд тэр тоглоомонд оролцуулах тоглоомонд ороход нь дэмжлэг үзүүлэх гэдэг юм ийм зүйл хийхэд үр дүнтэй байдаг. でさらに大きくなってくるとすごくこうストーリーのあるような単にお店屋さんだけじゃなくてお店屋さんに行って何かを買ってお家でご飯を作るとかそういうようなものにも複雑になっていきます。 За сая бол ерөнхийдөө 2-3 наснуудын дүрд орж тоглож байгаа байдал байсан. За 3-4 наснд хүрээд ирэхээр яах вэ гэхээр зүгээр нэг дүрд орж тоглох биш нөгөөх маань сторитой буюу түүхтэй тодорхой хэмжээний жоохон асуудлыг хүндрүүлсэн тийм ээ тийм байдлаар орж ирдэг. で、そういうので、お店へ行ったらお金を払うんだなとかお金を払わないと物はもらえないんだなとかそういった社会の仕組みを学ぶこともできます。 За урд нь бол зөвхөн ингээд ийм гоё юм байд юм байна энийг итлээ ийм байна гэд ингэдэг байсан бол дараагийн нэг алхам хүндрээд ирэхээр яах вэ гэхээр магадгүй дэлгүүрт очиод барьсан юм бариад гараад ирж болдгүй юм байна. Төлбөр төлдөг юм байна. Мөнгө төлдөг юм байна. За цаашлаад өнөөрөө ямар хоол хийх вэ? Тэр хоолныхаа материалыг авахын тулд би дэлгүүрээс тийм авах юм байна гэдэг чинь ингээд бас өгөгдөл нь хүндрээд ирж штэ. Тэгэхээр иймэрхүү байдлаар сторитой буюу түүхтэй буюу нөгөө насанд нь тохируулаад жаахан ийм юу гэдэг юм хүндрүүлсэн маягтайгаар орж ирнэ. まあ今はでも子どもたちも新しい社会の仕組みを知ってきてお金を払うよりはピッてするというようなことで払うようになってきています。 За тэгээд мэдээж бол хэдэн жилийн өмнө ч гэдэг юм уу те хүүхдүүд бас дээр үе тоглохдоо за мөнгө төлөөд хариултаа аваад гэдэг байсан бол одоо нийгэм өөрчлөгдөд ирэнгүүт эсрэгээр гар утсаараа төлчихэж гэдэг юм уу бид гэдээ уншуулад те ингэдэг ийм тоглоомны хэв маягаар өөрчлөгдөж ирж байна. Гэхдээ тэр нь чухал биш те гол нь нөгөө дэлгүүрт орохороо юм яах юм бэ? Мөнгө төлөх юм бэ? Тэгээ юм авах юм бэ? Би хоол хийхдээ ийм материалыг дэлгүүрээс олж ирэх юм байна гэдэг. Одоо эн чинь нөгөө нэг толгоогоо ажиллуулж эхэлж штэ тий. Тэгэхээр энэ нийгмийн дэг төрмийг ойлгодог болно гэсэн. でこういった遊びの中では喧嘩もやはり起きてきます。おもちゃの取り合いとか、そういうことで喧嘩をすることもあります。 За мэдээж ингээд хүүхдүүд ингээд дүр дороо тоглож байхад яах вэ? Бүх юм гоё байхгүй асуудал үүснэ. Тогломоо булаалдана тий. Хэрэлдэн, зодтолтон мэдээж асуудал гарч ирнэ. でもそういったことで順番を守るとかイライラしても人を叩いてはいけないとかそういった社会的なルールっていうのを子どもたちは学んでいくのでとても大切な遊びだと思います。 За тэгээд зодтолтод барилцаад аваад авах уу, хүний имийг булаагаад авах уу, яах вэ? Энэ бол хүлээх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгодог болно тий. За хүн өөрөө хүрэхээр хажуугийнхаа хүнийг зохиж болохгүй юм байна. Тэ энэ хүн надад юм өгөхгүй бол би энэ хүнд хүчирхийлүүлж болохгүй юм байна гэдгийг сурдаг.
Тийм учраас энэ тэр бүрт магадгүй одоо сургуульд ороход нь бэлдээд бичдэг болдог, харандаага барай сурчдаг ч гэдэг юм уу, өсөг тоо мэддэг гэдэг асуудал чухал байж магадгүй. Тэрийг бол хийх нь зөв. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр энэ нийгмийн амьдралд оролцох, энэ дэг журмыг ойлгох, ийм тоглоомоор дамжуулсан хөгжлийн арга хэмжээнүүдийг бол илүү авах хэрэгтэй гэж бодож байна. で3歳の頃にやはりお母さんたちが困るっていうのは、子供が乱暴なことをする、おもちゃを投げたりするとか、カッとなったらもうなかなか収まらないとか、そういうことがよく言われます。За тэгээ 3 4 настай болоод ирэнгүүт хүүхдүүдийн одоо үйлдэл бол ерөнхийдөө жоохон харгас гэдэг юм уу, төрөмгий болоод ирдэг тийм. Одоо уурд хараад толгомоо шиддэг, эсвэл бусд руу юм шиддэг, бусдын имийг булаадаг ч юм уу, эсвэл одоо эсэргүүцдэг гэдэг ийм асуудлууд гардаг гэдгийг бол эцэг эхчүүд бол хэлдэг. でこれは ASD の子どもさんもそう低筋発達の子どもさんも同じですが、何かカッとなるには絶対に原因があります。За тэгэхээр энэ бол ганц аутизмтай хүүхдийг яриаггүй шүү тийм ээ. Жирийн хүүхдүүд ч гэсэн улаалд нь, уйлалд нь, хөнлөө юм шидэн тийм. Тэгэхээр энэ яагаад вэ гэхээр ерөөсөө та бүхэн энэний ард дандаа нэг зүйл байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэр ууралж байгаа, тэр төрөмгийн авир гаргаж байгаагийн ард талд дандаа нэг зүйл болсон байдаг гэдгийг дандаа ойлгож байгаа. ですので、よくその乱暴なことをする前にどんなことが原因だったのかっていうのはしっかりと見ておく。これがまず一番大切だというふうに話をします。За тэгэхээр мэдээж тийм төрөмгийн үйлдэл гаргахын өмнө ямар нэг юм болсон л байж таараа тий. Тэгэхээр тэр ямар нэг юм юу байсан бэ гэдгийг олж тогтоох нь хамгийн чухал байдаг. で特に言葉でまだ上手に伝えられない子どもさんたちですので、その代わりにその子の気持ちを言葉に出してあげて、こうだったのねって言ってあげることが大切だというふうに言われています。 Тэгэхээр ерөнхийдөө нөгөө 3 4 настангууд гэдэг чинь тэгж их өөрийгөө илэрхийлж чаддаг, дуржигд ярьдаг, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг бас тийм чадвар байхгүй шүү дээ. Тэгэхээр яг хөө тэд нэр өөрсдийнхөө үзэл бодлыг, өөрсдийнхөө сэтгэлийг илэрхийлж байгаа үйлдэл нь магадгүй тэр төрөнгийн авир байхыг үүсэхгүй байхгүй. Тэгэхээр магадгүй ингэсэн учраас ингэсэн байх штэ гэдэг юмыг олж тогтоох нь өөрөө маш чухал. ですので日本の幼稚園では何か子どもたちがそういった乱暴なこと子どもたちは相手の立場に立って考えるっていうのを随分するようになります。 За ер нь 3 наснаас дээшээ бол ерөнхийдөө бүх хүүхдүүд чи ерөнхийдөө бүх хүүхдүүд хүний сэтгэлийг уншдаг, хүний оронд өөрийгөө тавьж сурдаг ийм хөгжлийн үе эхэлж идэг. ですので先ほどの動画のところで先生が、こんなことしたかったんだよねっていうことを相手に気持ちをその子の気持ちを伝えて、相手もそれがそうなのかっていうふうに理解するっていうのが4歳過ぎたらできるようになります。 Тэгэхээр сая та бичлэг үзээд ойлгосон бах багшаасан бэ гэхээр чи тийх гээд исэн бэ штэ тий. Хэрвээ ингэж байшингаа зэрэгцүүлээ барьчихвал бас гоё ч юм уу гэх тий. Нэг иймэрхүү хүний бодлыг унших, өөрийнхөө сэтгэлийг дамжуулах ийм зүйлийг яриад байна шүү дээ. Тэгэнгүүт энийг хүүхэд эндээс суралцсанаар яах вэ гэхээр 4 настай болоод ирэх үедээ хүний сэтгэлийг ойлгодог, хүнийг уншдаг гэдэг юм одоо тий. Хүний оронд өөрийгөө тавьж үздэг ийм чадвар сууж эхэлдэг. ですので5歳ぐらいになるともう子どもたちは自分とは違う考えを持っている相手のことを理解して、相手に合わせたり相手の気持ちを読み取ったりすることができます。 За тэгээ 5 настай болоод ирэнгүүт яах вэ гэхээр энэ хүнд бас нэг өөрийн үзэл бодол байгаа тий. Энэ хүн ч гэсэн ийм хиймээр байгаа. За тэгвэл яах вэ? Ингээд нэг үзвэл битэрийн одоо санаа нийлэх юм болов уу тий? Эсвэл нөгөө талд за тэгвэл би энэ маягаар бууж өгөөч гэдэг юм одоо нэгсэндээ ганцаараа би биш шүү гэдэг тий. Энэ хүнтэй ч гэсэн би тохирч амьдрах ёстой гэдэг энэ одоо хүмүүжлийн суурийг яг эзэмшиж эхэлдэг. で、こういうことが苦手なのが ASD の子どもたちの特徴と言われています。 За тэгвэл энэ хүний оронд өөрийгөө тавих, хүний үзэл бодолд хүлээцтэй хандах энэ чадвар манай хүүхдэд дутмаг байдаг тийм ээ. で、そういった自分とは違う相手が考えていることを理解するっていうのを心の理論と言われています。 За тэгэхээр одоо ингээд нөгөө өөрөөсөө өөр хүний сэтгэл зүйг унших, өөрөөсөө өөр хүний сэтгэл зүйг ойлгох, бусдын үзэл бодлыг хүндэтгэх гэдэг энийг болохоор бид нөгөө сэтгэл зүрхний онол буюу сэтгэл зүйн онол гэж бас ярьдаг. で、そういうのができているかどうかを見るのがこういった問題です。 За тэгэхээр тэр
одоо чадвар буюу тэр сэтгэл зүйн зүрхний тэр онол логик эзэмшиж юу буюу гэдгийг тогтооход бас ийм зүйлийг ашигладаг.はい、ここでの問題、これが、この心の理論っていうのが子供が分かっているかどうかという質問です。За тэгэхээр энэ дээр асуулт юу вэ гэхээр энэ сэтгэлийн онол буюу одоо энэ зүрхний энэ онолыг энэ ойлгож ийн үү буюу эзэмшиж үү буюу гэдэг зүйл байгаа. 皆さんは分かりますよね。Та хэд бол ойлгож байгаа тийм? はい。で、皆さんは箱を探すっていうふうに、答えるはずです。Тэгэхээр та хэд юу гэж хариулах вэ гэхээр мэдээж бүгдээрээ хайрцаг дотор байна гэж хариулах баг тийм үү? でも皆さんはボールが今バッグの中に、カバンの中にあるということを知っています。Та хэд бол гэхдээ бөмбөг хаашаа орсон бэ гэдгийг мэдж байгаа тийм? Цүнхэн дотор байгаа гэдгийг мэдж байгаа. でもそのボールが箱に行ったということを知らないこの女の子の知っていることと皆さんの知っていることは別だということが理解していないとこの問題には答えられません。Тэгэхээр нэг гэсэндээ та нар бол асуудал юу босон явдлыг мэдээд байна. Манай энэ охин болохоор бөмбөг хаанааг мэдэхгүй байх шүү дээ. Тэгэхээр энэ ялгаагаа ойлгож ивэл энэ ерөнхийдөө нөгөө энэ асуудлыг чинь гол юу гараад ирж байгаа. Сэтгэл зүйн онол гэдэг буюу одоо гараад ойлгочихж байгаа юм. で、この問題はこっちにあるサリーとアンの問題っていう名前で知られる問題なんですが、定型発達の子どもの正答率と ASD の子どもの正答率ですごく差があることが分かります。За энийг болохоор ерөнхийдөө нөгөө шинжлэх ухааны нэр томьёон дээр бол Салиа Ан хоёрын өгөгдөл гэдэг нэрээр бол айгүй хүмүүс одоо судалгаанд орсон байдаг. За тэгэнгүүт жирийн хүүхдүүдийн хариулсан хариулт, аутизмтай хүүхдүүдийн хариулсан хариултын ялгаа энд гарч ирж байна тийм. で、大体定型発達の子どもで4歳がこのできるできないの境目と言われています。За тэгэхээр хэвийн хөгжилтэй хүүхдүүдийн хувьд бол энэ асуудлыг хариулж чадах төвшин хязээ гэхээр 4 нас гэхэд бол ерөнхийдөө энд бол хариултыг болчихсон байна гэж үздэг. で、特に教えなくても定型発達の子どもは4歳過ぎたら大体自然とできるようになってしまうんです。За тэгэхээр тэнд байгаа шүү, энд байгаа шүү гэж зааж өгөөгүй шүү дээ, тийм. Гэхдээ ер нь бол 4 нас бараг хүрсэн 4 нас гарантай хүүхдүүд бол бүгд бараг энийг бол ингээ ялгаа гэдэг юм уу ойлгодог, тийм, хариулдаг болчтой. で、教えるのって結構難しいですよね。この時女の子はどんなことを考えているとかそんなことは教えません、大人は。Тэгэхээр заан гэдэг нь юу яриад байгаа юм бэ гэхээр мэдээж томчууд бол тэр хүүхдээс энэ охин юу бодож байгаа бол гэдэг юмыг тийм төвхтэй асуулт эднээ бол асуухгүй.
でだから定型発達の子供では教わらなくてもなんとなく身につけてしまうのがこういったことです。Тэгэхээр нөгөө хэвийн хөгжилтэй хүүхдүүд маань хүнээр заалгуулаад авахгүй өөрийнхөө амьдралын туршлагаар нөгөө өгөгдлөөрөө те энийг бол өөрөө аль хэдийн мэдээлэл таниад ойлгоцсон хариулдаг. なので逆に言えばこういった教わらなくても身につけられるようなことをわからない人に教えていくのはすごく難しいということです。За нөгөө талаас нь харах юм бол юу вэ гэхээр одоо ингээд бид нэр хинээс заалгуулахгүй өөрсдөө амьдралынхаа ихээр амьдралын жамаар ингээд ойлгож байгаа асуудлыг ойлгохгүй байгаа хүнд зааж өгнө гэдэг чинь өөрөө маш хүнд асуудал. なので ASD の子どもさんたちがこういうのが分かりにくいのは何かそういうことを一生懸命教えようとしてもなかなか難しいということです。Тэгэхээр нэгсэн аутизмтай хүүхдүүд маань энэ дээр сул гэдгийг бид нар мэдж байгаа учраас энийг зааж өгөх хэрэгтэй гэдгийг бид нар мэдж байгаа хэдий ч энийг заана гэдэг чинь өөрөө маш хүнд гэдгийг бол ойлгожなので相手の気持ちに立って考えなさいとかそういうことを言うだけでは ASD の子どもさんたちが分かるようになるとは限らないよということです。Тэгэхээр энэгээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр бусдын оронд өөрийгөө тавьж үзээч гэж бид нар мянга хэлээд ойлгохгүй л гэсэн. なので例えば皆さんは定型発達の子どもさんだったらその子が友達を叩いたら同じように叩いてこんな風に痛いんだよだから叩いちゃダメだよなんて教えるかもしれません。За тэгэхээр магадгүй бид нэр одоо хүүхэдийг зохихоор нөгөө хүүхдийг зөрүүл зохиод өвдөж гинөө ингэж өвдөг байхгүй юу гэж зааж магадгүй тийм ээ. でも ASD の子どもさんには自分が叩かれて痛いということと他人が同じように痛いということがそもそも分かりにくいわけです。За тэгвэл аутизмтай хүүхдийн хувьд өөрөө зохиулаад өвдөж байгаа нөгөө хүүхэд зохиулаад өвдөж байгаа гэдэг тэр өвдөлтийн тэр зэрэг ойлголтыг бол ерөөсөө ялгаж чадахгүй. だから単に自分が嫌な目にあった痛い目にあったっていうことしか記憶に残らない可能性があります。Зүгээр аутизмтай хүүхдүүдийн хувьд юу үлддэг вэ гэхээр надад нэг юм хар бараан дурсамж байгаа би нэг зохиулсан би нэг өвдсөн би нэг уйлсан тийм л юм зөвхөн өөртөө үлддэг. ですので場合によっては泣いたら相手が泣いたら叩かれたじゃあ相手が泣いてるのを見たら自分も叩いてもいいんだって思ってしまうことだってあります。 Тэгэхээр бид нэр чи өөрөө яах хэрэг зөв заах хэрэгтэй болох гэдэг юм л та. Зохихоор нь зохидог адилхан зохиул зөрүүлээ зохиод гэдэг ч юм уу те. Эсвэл нөгөө нүдийг нүдээр шүдэг гэдэг юм зааж ерөөсөө болохгүй л гэсэн. ではどうしたらいいかという話はちょっと今日は時間がないのでまた別な機会にさせてください。 За тэгвэл энэ дээр яах вэ гэдэг асуудлыг би дараагийн хичээл дээр ярина гэж. でさらに、5歳になってくると学校へ行く準備というのを始めていくことになります。 За тэгээд 5 нас хүрээд ирэхээр яах вэ гэхээр сургуульд бэлтэж эхэлдэг тийм ээ. で今やはり日本で大きい問題なのは、学校での勉強ずっと座っている日本は45分ですが45分座っているのが難しいという子どもたちも増えています。 За тэгэхээр одоо сургуульд ороход одоо хамгийн том асуудал буюу хамгийн ихний асуудал юу гэдэг вэ гэхээр Японы хичээлийн нэг цагийн хичээлийн хугацаа 45 минут байдаг. Тэгэхээр 45 минут суух гэдэг чинь өөрөө маш том асуудал болж ирдэг тийм. ですので小学校に入る前に集団の中でどういうふうに、自分が振る舞えばいいかということが分かっているかどうかというのを確かめたりするのがこの検診だったりします。 За тэгэнгүүт одоо энэ 5 насны үзлэгээр бол яах вэ гэхээр группийн дунд нэгсэндээ бүлгийн дунд байж чадж гин үү сууж чадж гин үү гэдгийг энэ 5 насны үзлэгээр тогтоодог. ですので、5歳児検診ではこういった障害というのをできるだけ早く見つけて対処していこうということが目的とされています。 Тэгэхээр 5 насны үзлэгээр бид нэр юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр энэ дээр бичигдсэн зүйлүүдийг чадж гин үгүй юу гэдэг дээр ач холбогдол өгч эхэлдэг. で、障害と名前がついていなくても社会の中で、自分をしっかり出すというのがちょっと苦手な子どもさんというのも増えています。 За тэгээд хөгжлийн бэрхшээлтэй гэдэг одоо юу гэдгийг уншаа авсан хүн байхаас гадна хүүхэд байхаас гадна ерөөсөө хүүхэд өөрөө нэг жоохон хоцрогдолтой хүүхдүүд байдаг шүү дээ. За тийм хүүхдүүд ч гэсэн мэдээж бол энийг чадж гин үгүй юу гэдгийг тодорхойлох хэрэгтэй болно. で過剰適応ちょっと難しい言葉になりますが、酔いこすぎちゃう
いうような子どもさんっていうのがこの5歳から少し出てきます。За тэгээд нөгөө хүүхдүүд маань 4 настайгаас альва юмыг ойлгодог болдог, бусдыг ойлгодог болдог гэх 5 настай болоод ирэнгүүт төшөө чадрууд нэмэгдээд ирдэг. Тэгэнгүүт 5 настай хүүхдүүдийн донд бас нэг гардаг асуудал нь юу вэ гэхээр хэд сайн хүүхд байх гэдэг тийм. Бүх юмд окей, бүх юмд за, бүхнийг сайн хийдэг болох гэдэг ийм хүүхдүүд бас нэмэгдэж байгаа. で、5歳になってくると、周りが自分はどういうことをすればいいって思われるかっていうことですごい敏感な子どもたちも出てきます。За эсрэгээр бас нөгөө би ер нь 5 нас хүрээд ирэхээр эргэн тойрны хүмүүс надаас яг юу хүсэж байгаа юм бэ гэдэг дээр аягүй их тийм ач холбогдлогтой эмзэгэлдэг хүүхдүүд ч гэсэн бас нэмэгдээд ирдэг. で本当だったらばもう少し自分の気持ちを出したり、自分がこうしたいんだっていうことを出してもいいのにそれが出せないという子どもさんたちもいます。За тэгэхээр магадгүй нөгөө 5 настай болоод ирэнгүүт би яг яах ёстой эсвэл би аягүй сайн хүүхэд байхгүй болохгүй гэдэг ингээд өөрийгөө хүчилсэн те ийм гараад ирэнгүүт яг өөрийнхөө нөгөө сэтгэл зүрхээ илэрхийлэх те өөрийнхөө одоо санаа бодлоо хэлэх ийм зүйлээ одоо ингээд автоматар дараад идэг ч гэдэг юм уу одоо тэрийг илэрхийлэхгүй байх ийм шинж тэмдгүүд бол одоо хүүхдүүдэд бас нэлээд илэрдэг. で、ここに挙げたように友達との遊びで、自分が本当にしたいことがあってもそれが上手に言えないとか家の中で家族のために一生懸命親のために一生懸命頑張っちゃうそういう子どもさんもいます。Тэгэхээр нэгсэндээ өөрийнхөө байж чаддгүй те эсрэгээр одоо устдад тааруулаад байдаг. Эсвэл магадгүй гэртээ ингээд нөгөө томчуудын яг одоо нүдний харцаа гэдэг шиг те одоо томчуудын хүсэж байгаа тийм сайн хүүхэд байх гэдэг ийм үйлдэлүүд бол одоо өөрийнхөө байж чадахгүй ийм үйлдэлүүд бол их гараад ирдэг. でそれの何が悪いのかというともちろんいい子でいることが悪いわけではないんですが結果的にこのようにストレスや不安っていうことが体に現れてくることがよくあるということです。Тэгэхээр магадгүй одоо томчуудын үгэнд ороод сайн хүүхдээ үл сайн штэ юу нь болохгүй байгаа гэж тааж бодож магадгүй. Эсрэгээр нөгөө хүн өөрийнхөө байж чадахгүй хит ингээд бусдыг юу яагаад тэ ингээд ирэхээр хүүхдийн эрүүл мэндийн хувьд асуудалтай болж ирдэг. Стресстэй болж ирнэ. Янз бүрийн одоо эрүүл мэндийн таагүй юм шинж тэмдгүүд гарч ирдэг. なんで今日こんな話をここでしたかというと障害がある子どもさんが兄弟にいる人たち子どもたちはこういったいい子になりすぎる可能性があるよということでお話をしようと思っています。 За би яагаад энэ сэдвийг буюу яг энэ хэсгийг та нарт онцолж ярьж байгаа вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй юм уу ах дүүтэй тийм ах эгч нар яадаг вэ гэхээр сайн хүүхэд болох гээд ингээд гिचиждэг. で日本でも最近その問題が取り上げられ始めました。 За сүүлийн үед бол Японд бол энэ бол маш их том асуудал болж эхэлж байгаа. で、障害のある子どもさんが下にいたり上にお兄ちゃんお姉ちゃんとしていたりするそういった子どもたちが自分たちの気持ちっていうのを上手に伝えられないということで苦しんでいるということが取り上げられるようになってきました。 За түрүүн би хэлжсэн те нэгсэндээ хөгжлийн бэрхшээлтэй ах эгч дүүтэй ч юм уу ийм хүүхдүүд хэтэрхий сайн хүүхэд байх гад өөрийнхөө асуудлыг ингээ хоошин тавиад хэлэх гэсэн юм а хэлж чадахгүй ингээд дандаа арын игнээр буюу одоо ингээд халахагдаад явцдаг. でいくつか例を出しますが、小学生のA 君は発達障害を持つ弟がいます。で弟の行動に手がかかるため親は弟に多くの時間を割いています。そのために A 君は自分のやりたいことを諦め弟の世話を手伝うようになりました。で次第に自分は我慢しなければならない自分の気持ちは大事にされないという孤独感を抱くようになって友人関係に消極的になります。これはここに書いてあるとそうですね。За тэгээ одоо чи нэг жишээ байна л да. Жишээ нь одоо сэтгэл зүйн хувьд гарч ирж байгаа асуудал гэдэг тийм. Тэгэхээр одоо нэгсэндээ өөрийгөө золиослж чинь дээрээс нь ганцаардмал байдалд орж ийн гэж. За энэ дээр бичсэн байх шиг байна тийм. 10 настай аутизмтай юутай ахтай дүүтэй хүүхдийн тухай байна. За тэгээд нөгөө дүүд нь илүү их анхаарал шаарддаг айгүйх тийм асуудлууд байдаг учраас эцэг эхийн төлөвлөгөө маш их анхаарал тавиад тэнгууд аль болохоор би өөрөө эцэг эхтэй лай болохгүй юмсан тэгээд дүүндээ анхаарал тавих юмсан ингээд нэгсэндээ баг хөдөлж дуртай юм хийж чадахгүй өөрийгөө золиослсон ийм байдалтай болоод ирж байгаа учраас сүултээ яадгүй гэхээр өөрөө ингээд юу би бол ерөөсөө
юу биш юм байна. Чухал хүн биш юм байна тий. Миний үзэл бодол ерөөсө хамаагүй юм байна тий. Нэгдүгээрт бол дүү юм байна, ах юм байна ч гэдэг юм уу. За тэгээд цаашлаад ганцаардалд орж ирдэг. Сүүлдээ энэ нь болохоор сургууль дээр ч тэр нийгмийн амьдралч тэр найз нөхдөдийн харилцаан дээр бол маш юм одоо хаагдмал гэдэг юм уу. Ийм байдал үүсдэг гэж. で、こういった場合、周りの人が気づくということがとても大切で、周りの人が先生、担任の先生だったり親が気づいて、この子の気持ちを吐き出させるような、そういったカウンセリングなりの対応をしてあげることが大切になってきます。За тэгээ ийм нөхцөлд одоо ямар арга хэмжээ авдаг вэ гэхээр одоо сэтгэл зүйн зөвлөгөөнүүд те сэтгэл зүйн каунселинг гэж ярьдаг те ийм зүйлүүдийг ярьдаг. За энэ дээр бол мэдээж эцэг эх нь магадгүй багштай нь уулзаад те магадгүй одоо хөгжлийн төвийн тодорхой хүмүүстэй уулзаад манай хүн нэг жоохон ойрд нэг тэгээд байна те магадгүй та энэ дэр нь дэмжиж илүү нээлттэй болгоод өгөөрэй ч гэдэг юм уу те нэгсэндээ тэр талаасаа бас мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг тусалцааг авч одоо энэ асуудлаас гарах зорилго тавьдаг. 次の例はこんな例です。За дараагийнх нь жишээ болохоор бас 13 настай байна. За тэрийгүүд аутизмтэй эгчтэй гэж байна. За эгчийнх нь онцлог нь болохоор юу за энэ би энэ Япон харж ирсэнс Монголын шууд яачих тийм. За олон нийтийн газар хүмүүсийн анхаарлыг татдаг үүнээс болж яадаг гэдэг. За танаа гэр бүл сони ингэ шаалуулжээ гэх тийм. За ийм учраас гэр бүлийнхаа талаар нууцладаг аль болохоор одоо тэр эгчийнхаа талаар бол нээлттэй байх юу гэдэг юм одоо хүмүүст аль болохоор мэддэгдүүлэхгүй байхыг хүсдэг болсон гэж байна. で、大体10歳過ぎぐらいになってくると周りと違うということがすごく敏感ですごくそれを嫌がる子供が増えてきます。За тэгээд ерөнхийдөө хүүхдүүд маань нэг 10 нас хүрээл ирэхээр 10 наснаас хойш яах вэ гэхээр нөгөө гэр бүлд нь бусад хүмүүсээс ялгаатай нэг субъект байгаад байна шүү дээ тий. Энийг маш их харьцуулдаг болдог, тэрэн дээр маш их эмзэгэлдэг болдог. で、周りの子供たちも少しでも自分たちと違うところがあるとそれをバカにしたりからかったりすることもあります。За дээрэс нь одоо бас эргэн тойрны найзууд, хүүхдүүд ч гэдэг юм орчин тойрны хүүхдүүд өөрсдөөс нь ялгаатай юм хүмүүс байхад бол тэр бол одоо хүүхдийн л зар байхгүй шоолно, шоглоно, тэ илтгэвлэн янз бүрийн зүйл бол гардаг. 特に家族に障害のある人がいたりするとそのことを隠したりとか、すごく引け目に思ったりしてしまいがちです。За тэгэхээр мэдээж гэр бүлд нь тийм хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаад байвал байхаар ядгүй хэр нөгөө ах дүүс нь нөгөө хүүхдүүдийн хандлага хүмүүсийн хандлагаас эмээгээд нуудаг, ичдэг те магадгүй нөгөө ах дүүгээ буруутгадаг, үзэн яддаг болж эхэлдэг. でもやはりそういったことはもう否定できないことなので周りの大人特に学校の先生は、障害のあるということについて、とてもいい機会なのでここでしっかりと周りの子どもたちに教えておくということが大切だと思います。Тэгэхээр энэ дээр бол яг үгээр мэдээж гэр бүл эцэг эх сургууль те энэ холбогдох хүмүүс маань хамтраад магадгүй ангийнханд нь мэдээлэл хүргэх те магадгүй одоо за байранд амьдардаг байлаа гэж бодоход байрныхаа дээд доод давхрын айлуудаа тий лифтэнд явж байхдаа ч юм уу тий жишээ нь би бол одоо жишээ нь лифтэнд явж байхдаа анх хүүхдийнхаа талаар ингээд ярихаар хүмүүс ойлгодог болчихдог байхгүй тий. Тэгээ магадгүй ингээд лифт хүлээгээд нөгөөч нь ингээд намайг ирэхийг хүлээгээд ингээд явахгүй байгаад байхад хүмүүс бол яагаад явахгүй байгаа ингээд загнах биш ээжигээ үлээж за хэдүүлээ үлээж гэдэг юм уу тий. Нэг иймэрхүү болчиход. Тэгэхээр яг тэр үднээсээ ерөнхийдөө бас ингээд одоо бүгдээрээ л нийлээл энэ хүүхд ийм ялгаатай шүү гэдгийг хэлэх, таниулах их чухал боломж гэж хараарай гэж шүү. Нуух биш тийм ээ, боломж гэж хараарай. 障害のある子供を持つお父さんお母さんたちにもやはり障害のある兄弟を隠すんじゃなくてそれをいい機会に、みんなに知ってもらうようにするそういうようなことをしてもらいたいと思ってます。Тэгэхээр нэгсэндээ хүн шоолж ийн хүн харж ийн тэр хүн ялгаатай байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд анзаарж ийн гэдгийг та нар зүгээр л боломж гэж харагдаж байна. Тэрээс миний хүүхдийг шогноллоо гэж өрүүлзээд байх юм бол дуусахгүй шүү дээ, тийм. Тэрний оронд анзаарчихлаа. Энэ хүн мэдээд эхлэв. За тэгэнгүүт би ялгааг нь илэрхийлье гэдгийг л аюу сайн боломжийг ашиглаарай гэж. で次の例は、勉強が遅れてしまうという例です。За дараагийнх нь мэдээж ах дүүс нь сургалтын хувьд бол хоцрогдоод эхэлдэг байгаа. ここ読んでもらえる。За уйш хэлээ. Утгыг шаардж байгаа ш. Уншиж байгаа л үүдээ та тийм.
За ерөнхийдөө сурлагын хувьд боловс юу хоцрогдоод ирж байна. Цаашлаад нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй нэг гэр бүлийн аав ч юм уу ээж ч юм уу ажиллаад хэн нэг нь хүүхдээ харах хэрэгтэй болдог тийм. Манайд бас тийм кейс идэв. Би нэмж байгаа шүү зүгээр. Тэгэхээр чинь мэдээж санхүүгийн хувьд ч гэсэн хүндрэлтэй болоод байна. Тэгэнгүүт магадгүй за чи баг зүгээр ирүүл юм чинь чи барыг ингэж энэ мөч чинь нэг хитэн цаас зориулъя гэд ингэждэг шүү дээ өөр нь тийм. Тэгэхээр тиймэрхүү асуудлууд бас гардаг гэж байна. で、今日本ではこういった直接的な勉強じゃなくて小さい時に親と一緒に旅行したり博物館や美術館動物園とか図書館とかいろんなところへ出かけていった経験っていうのが大きくなってからの勉強にすごく影響するということが言われています。 Тэгэхээр энийг бид нар яаж одоо нөхөж болох вэ гэхээр бидний нөгөө гэрийн хүмүүжил гэдэг шиг те магадгүй одоо ингээд нөгөө гэр бүлээрээ музей үзэх, аялалд явах те энэ бүх одоо нөгөө хорвоотоо танилцсан түүх чинь дараа нь нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ч тэр ах дүүсэнд ч тэр маш том мэдлэг болчихдог. Тэгэхээр ийм боломжуудыг бити автаарай гэж байна те. Тэгэхээр гэрээсээ нуугаад гарахгүй байх биш эсэргээр энэхүү ойрхон нэг тулгалын ирэг дээр бүгдээр очиад алхацгаад ирэх ч гэдэг юм уу. Үндэсний цэцэрлэг төрөлөө ороод ингээд ирэх гэхэд тэр болгон чинь аль аль хүүхдэд нь маш их юу болж идэг шүү гэж. でなかなか兄弟に障害のある兄弟がいるとそういった機会がどうしても少なくなってしまうというのはあるかもしれません。 За мэдээж нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхд рүүгээ илүү их анхаарал тавиад нөгөө ах дүүсийг орхигдуулах гэдэг тал байдаг тийм. Гэхдээ энийг бид нэг тусад нь амар томор нөхөн гэхээс илүү зүгээр л ийм гэр бүлийн хамтын ийм үйлдэлээр үйл ажиллагаагаараа нөхөд иж ус болох байхгүй. でもその代わりに障害のある兄弟と一緒に、その障害のある子どもたちの学校へ連れて行ったりとか病院へ連れて行ったりすることで障害についての知識っていうのがや関心が増えるという可能性はあると思います。 За тэгээ нэгдүгээр энэ чи өөрөө давхар бас хүр ашигтай болж байна л да. Нэгдүгээр бол одоо ингээд гэр бүлээрээ гараад явна гэдэг маань гэр бүлийнхээ хувьд бүгдээрэнд нь бас нэг тодорхой хэмжээний стрессээ тайлан тийм янз бүрийн юмнууд байна. За дээрэс нь ах дүүгийн хамт нь аваад явна гэхээр магадгүй ах нь дүүгийнхээ онцлогийг мэддэг болно тийм. Годомжинд гарахаараа яаж орилж хашгирдгийг тэрэн дээр нь яаж арга хэмжээ авдгийг гэдгийг мэддэг болно. За эсрэгээр магадгүй сургууль дээр нь дагуулж очих ч байд юм уу. Эсвэл одоо янз бүрийн олон нийтийн газар ингээд авах гээд очиход хүмүүс нь мэддэг болно. Магадгүй ангийнх нь ойлгодог болно ч гэдэг юм уу. Ингээд аль алинд нь дандаа юм давхар үр ашиг гарсан юм зүйлүүд байдаг. Тийм учраас энийг бас их анхаараарай. ここでも大切なことは障害を隠すんじゃなくて積極的に、兄弟にも周りの人にも障害っていうのはどういうことなのかっていうのをしっかり教えていってほしいなと思います。 За тэгээд эндээс би ямар дүгнэлт хэлэх гэж байна гэхээр бэрхшээл гэдгийг та нар өрөөсөө бити нуу гэж байна. Нуугаад өрөөсөө хэрэггүй. Ягаад гэвэл энийг ил гаргах тусмаа та нарт ч ямар болно, ах дүүдэнд ч ойлгомжтой болно, эргэн тойрны та нарыг хүрээлэн байгаа бүх нийгмийн чинь тий одоо хүмүүс мэддэг болно. Тийм учраас энийг нуух асуудал биш эсрэгээр ил гаргах хэрэгтэй шүү. で次のケースは罪悪感を抱いてしまうというようなことです。 За дараагийн нэг кейс байна. За энэ нь болохоор одоо юу вэ гэхээр өөрөө нэг буруутай юм шиг, өөрөө эсвэл нэг юм гимтэй юм шиг тий ялтай юм шиг санагддаг. За тэгээд 20 настай дээгийн хөгжлийн бэрхшээлтэй дүүгийнхэн талаар ирээдүйн ийм зүйл дээр бол одоо маш их санаа зовдөг гэж байна. За тэгээд зөвхөн өөрөө ингээд сургуульд яваад найз нөхдөд болоод цаг хугацааг ингээл гоё өнгөрөөж байгаа нэг тийм гим хийсэн юм шиг тийм сэтгэл төрүүлдэг гэсэн тийм зүйл байна тийм. でここで考えてほしいのは、例えばじゃあ親としては障害のある兄弟じゃなくてその子にも自分の人生を歩んで自由に生きてってほしいっていうふうに思うのはすごく自然なことだと思います。 За энэ дээр бол мэдээж эцэг эхчүүд юу гэж боддгоо гэхээр за мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй дүүтэй ч юм ахтай ч юм уу байлаа гэд хамаагүй чи өөрийнхөө л хүснээр амьдарч болно те. Чи заавал одоо энэ ахыгаа дүүгээ чирж явах албатай биш те. Ингэж хэлэх нь бол мэдээж асуудал. でそうやって兄弟のこと気にせずお前は自分で自由に生きなさいっていうふうに言われても本人はそれで罪悪感を持ってしまうということはよくあります。 Хэдийгээр энэ бол одоо чиний асуудал биш те. Энэ бол чиний буруу биш. Энэ бол одоо аав ээжийнх нь асуудал. Чи зүгээр л өөрийнхөө юу хүснээр амьдрэх гэд ингэж одоо эцэг эхчүүд хэлдэг боловч
Тийм шүү дээ. Миний асуудал ингээд дуусчдаг тийм ах トゥ байдаггүй. Ягаад гэвэл ард нь дандаа нэг юм гимтэй сэтгэл дандаа тээж явж идэг. で兄弟の世話をしなさいって言われて縛られるのも大変だし、兄弟のことなんか気にしなくて自由に生きろっていうのも罪悪感を持ってしまうということで、なかなかこれは難しいなと思います。За тэгээд мэдээж бас чиний дүү юм чи харахгүй яа тийм чи маллахгүй яа гэх тийм чи баг битгэрийг хүчих юм бол наадхаа чирж амьдрын шүүгээ тийм энэ чинь ч гэсэн өөрөө хүүхдэд маш их гим тийм. Тэгэхээр нэгснэ зүгээрээ чи өөрийнхөө амьдрал гээд зүгээр чи дүүгээ харах ёстой ч гэдэг юм уу ингэж байгаа. Гэхдээ энийг ингээд яг тэнцвэрийн балансыг олоод тэр хүүхдийн аль алинд нь нөгөө нэг вин гэдэг шиг тийм аль алинд нь гоёор тийм яадаг тохиолдол их ховор. Яадаг ч гэсэн хүүхдүүд нэг тийм гимтэл юм шиг болчиход байдаг. でなかなか答えはありませんが、一つはやはりここに書いたように同じような悩みを持つ兄弟を持っている人たちと話をするというのはすごくいいことだということで、そういった会が作られるようになっています。За тэгээд мэдээж бол энэ дээр бол яг ингэчгүй ингэнэ гэдэг тийм арга зам бол одоогоор байхгүй. Зүгээр одоо Японд хамгийн их авдж байгаа, хийгдэж байгаа ажлууд юу вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй ахтай ч юм уу тийм хүүхд залуусын цугларал те одоо ингэж юм сэтгэлээ нээдэг те би ингэж амьдарч гин ингэж гин би ингэхэр ингэдэг ч гэдэг юм уу ийм одоо уулзалт клуб маш их нээгдэж эхэлсэн. Тэгэхээр энүүгээр дамжуулж магадгүй тэд өөрсдийнхөө те бодож байгаа зүйл стресс бүх зүйлээ гаргахад бол боломжтой болж ирж байгаа. で、将来、やはり、今言ったように兄弟に障害のある子どもを持っている人は、その兄弟が自分が支えていかなきゃいけないっていうのはどうしても持ってしまうので、こういった将来への不安っていうのもあります。 За мөн одоо ирээдүйд нь бас их санаа зовдөг. Яг тэгэхээр одоо чи хичнээн өөрийнхөө амьдраа чамд энэстэ бодлоо авахгүй энэ дүүч ах чинь гэжсэн ч гэсэн тэр хүүхэд хизээд л нөгөө төрсөн ах дүүс гэдэг юм байдаг учраас яах бол ирээдүйд би яах вэ? Би ирээдүйд энэ хүнийг яах вэ гэдэг юм дандаа бодож байдаг. で、モンゴルはやはり親戚とか地域の人とのつながりが日本に比べたらとても強い、国だと聞いてます。 За Монгол бол одоо миний сонссноор харьцангуй нөгөө нэг бүлсэг гэр бүл шүү дээ. Тийм монголчууд чинь ерөнхийдөө ийм ах トゥ бие бинийгээ чирдэг, хардаг тийм одоо ийм гэр бүл. ですので、もしかしたらこういう心配がないのかなと思うんですが、日本ではやはり、障害のある子どもを持った親にとっては自分が死んだ後のことというのがものすごく心配だということです。 За тэгээд мэдээч ийм бүлсэг ард түмэн учраас Монгол бол гайгүй гэж магадгүй гэж хэлж байна л да. Тэгтэл бас бид нарт асуудал байгаа шүү дээ. За ерөнхийдөө Японд бол эцэг эхчүүд биднийг өнгөрөөд ирэхээр энэ хүүхэд яах вэ гэдэг юм дээр маш их санаа зовдөг. ですので、やはり社会、国とか、県とかそういったところがしっかりと支えるっていうのが作っていかなきゃいけないというのが日本で一番大きい課題になってます。 За тэгвэл энэ бол одоогоор бол бидний нэг 10 жилийн доторх асуудал юм шиг боловч 20 жилийн дараа 30 жилийн дараа асуудал өөр болно тийм. Тэр үед бид нэр яах вэ гэхээр энийг бол одоо төрийн хэмжээнд, орон нутгийн хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд, дүүргийн хэмжээнд бүр маш томоор авч үзэх хэрэгтэй. Бас тийм биднэрт хол биш асуудал болчихж байгаа байхгүй юу? 例えば本当にモンゴルのように兄弟が6人7人いるんだったら1人が背負わずに何人か、例えば障害のある子ども以外の5人の兄弟が少しずつ支えるというそういうことができるんだったら心配はだいぶ少ないだろうなと思います。 За тэгээд магадгүй одоо Монголд 5 ам бүлтэй 6 ам бүлтэй байлаа гэж бодоход 5 ах トゥ үнтэй нэг нэгээрээ ээлжлээд тэгээд тэр хүний хараад асраад ингээ явчихна гэвэл магадгүй асуудал шийдэгч магадгүй тий. Тэгэхдээ бас тэгэх чинь тодорхойгүй тийм үстэй. でも学生に話を聞くと2人とか3人兄弟っていうのがだんだん増えているようなので、そういうふうに、まだそこまで心配ではないという今のうちに国とかが支える仕組みっていうのを作っていった方がいいんじゃないかなというふうに思います。 За тэгэхээр мэдээж бол яг би оюутнуудаас асууж байхад одоо ер нь дундаж гэр бүлүүдийн дундаж хүүхдийн тооныг 2-оос 3 хүүхэдтэй гэж байгаа тийм. Тэгээд ирэхээр тэр нөгөө ээлжээр бие биенээрээ дамжуулаад тийм ах トゥ усаа хараа явна гэдэг тогтолцоо маань бас өөр хэр үр дүнтэй юм тийм боломжтой юу гэдэг асуудал яригдана. Цаашлаад магадгүй энийг төрийн хэмжээнд ямар бодлогоор ямар байдлаар авч явах вэ гэдэг маань ч гэсэн чухал. Тэгэхээр энэ бол тийм хол асуудал биш байхаа гэж бодож байна. Thank you.
ちょっとじゃあビデオだけ見てからにしましょうか。